ер нь бол засгийн газар боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч 3-ыг базар дээр, зах зээл дээр гаргадаг юм шүү. Үндсэн хуулийн 5-4-т бүх хэвшлүүдийн сайн сайхны төлөө төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан. Бид төрийн зохицуулалтаа эдийн засгт амьдарч байгаа. Өөр маш олон оронд энэ хөрш орнууд ч ялгаагүй. Эрчим хүчнийхээ үнийг захилгаан дулаанаа базар дээр гаргаагүй байгаа шүү. Зах зээл дээр, хар зах дээр гаргаагүй байгаа. Онцгой анхаараа. Энэ одоо та нарын зүгээс нэлээд олон удаа хэллээ. Одоо өртөгт хүрэхгүй байна гэж байна. Одоо би Өмнөд Африкийн бүгд найрамдах улс чинь нүүрсэн дээр амьдардаг улс. Нүүрс ихтэй л те. Тэгээд захилгаан эрчим хүчний нүүрсний станцуудаасаа бол улс орноо зарим жилүүд бол бүр үн төлбөргүй захилгаан дулаанаар хангаж яасан тохиолдлуудыг би одоо мэдээлэл авч яасан шүү. Тэгэхээр энэ дээр одоо хоёр зүйл ярья. Нэгдүгээрт яг энэ эрчим хүчний салбар дээр одоо ёстой өөрийгөө золиослоод нэр хүндээ ч гэсэндээ өгөөд яг энэ салбараа аврах га зүтгэж байгааг бол бүр туйлын ойлгож байна. Тэгээ энэ салбар нь ойлгож байгаа ч юм уу ч юм уу. Тэгэхээр миний тодруулж асуух зүйл гэвэл одоо чуулган дээр би 4 удаа өгүүлж байсан. Одоо чуулган сайдын нүдэнд бол би их адуулж харагдсан байх. Миний нүдэнд бол та их адуулж харагдсан. Энэ эрчим хүчний одоо та ярьж байна нэг гээгүүлээд байх юм байхгүй нэг жоохон л нэмэгдсэн л гэж байна. Өртөгчөөд хүрээгүй л гэж байна. Гэхдээ та нарт бол одоо найталт бидэнд бол хатгаа болчиход байгаа юм шүү дээ. Гөөмө олон жижиг дунд үйлдвэрлэгчнэр дампуурж энэ цаан чинь. Тэгээ тэн дээр тооцоо судалгаа байгаа юу гэсэн ерөөсөө хариулаагүй. Маш их олон ажилгүйд ядуурл энээс болж дампуурж байгаа. За дүүрсэн хэрэг орилуусаар байгаад мань мэтэ орилуусаар байгаад нэмлээ. Эрчим хүчний салбарынхны цалин нэмэгдсэн үү? Би ховдод уулзалт хийлээ, Баян онгорт уулзалт хийлээ, юус нэмэгдээгүй л гэж надад хэлсэн шүү уулзалтан дээр. За тэр тодорхой төл 10% нь ерөөсөө амтчгүй хамарчгүй байна. Тэр тодорхой мэдээлэл өгөөч нэгдүгээр. Нөгөө 1.3 их 80 гээд хоёулаа чуулган дээр ярьжсэн тэр өр төлбөрөөс юу буусан бэ? Энэ эрчим хүчний салбарт бол авилгал нь үргэлжлэе л гээд яриад байна. Одоо зөндөө олон том компаниуд яг энэ сонгуулийн үеийн хандив өгдөг хамгийн том компаниуд чинь эрчим хүчний тендер авдаг компаниуд байгаа шүү дээ. Энэ авилгал буурсан уу? Энэ дээр ямар нэгэн үр дүн гарсан уу? Одоо энэ захилгаан дулааныг нэмчүүл тэгэл цэнгэлийн манлаад хүрлээл гэж ярьж байгаа л нэмсэн шүү дээ. Яг хойшлуулсан байж болно. Тэрэн дээр за миний асуулт нь саяны асуулт байна. Хоёрдугаарт за чөлрөн сайдаа таны бодлого дээр харин ёстой нэг дэмжих ёстой нэг юм байгаа шүү. За Трамп цаадах ч одоо нүүрс рүү буцаад орчлоо. Бид нүүрсэн дээр амьдарч байгаа. Ер нь нүүрс хэрэггүй шүү. Сэргээгдэх рүүгээл энэ бол зүгээр домог шүү. Энэ бол бас л их болгоомжтой хандах хэрэгтэй. Нүүрсэн дээрх одоо захилгаан станцуудаа бол биднээс бодлогоор дэмжих ёстой. Энэ одоо энэ нэг ийм үлгэрт итгэж ягаад бид нүүрсээ тэр чигтэн зүгээр л шороогоор нь зөөж гаргах гэж байгаа тэнэглээ зогсоогоод энэ нүүрсэн дээр ядаж энэ 5 толгойн захилгаан станцаа хэрэгжүүлэх тал дээр энэ оюу толгойн мафад элсцсэн юм шиг царайлж энэ $200 сая орчим төлбөрийг Монгол хизээ авах уу? Энэ 5 толгойн захилгаан станц дээр одоо хэдүүлээ яг хизээ үр дүн гаргах уу? Энэ одоо бүр солиорсон юм шиг Баян нуурын мафад бид эзлэгдсэн юм шиг санагдаад. Энэ хизээ. Манай байнгын хороноос ямар тушаал тогтоол гаргах уу? Та нар ганцаардж байгаа бол энэ дээр бид хамтармаар. Миний асуулт. За тэгээд салбар унах гээд байна. Юм нэмэхгүй бол болохгүй байна л гэж байна. Үнэ. Тэгээ энэ янзаараа тэгээд зүтгэх юм бол бид лаага барина гэж л хэлээд байгаа шүү дээ. Тэгээд одоо тэг үрдүн реформ нь хаана яваа юм бэ? Олон толгойтой л боллоо. За би ингээ 3 асуулт асуучих шиг боллоо. Хариулт авъя. За Ганбаатар даргаыг одоо ойлгож дэмжиж байгаад маш их талархаж байна. Таны асуултанд хариулъя. Эхнийх нь цалин нэмэгдсэн үү гэж байна. Энэ 2024 оны 11 сарын 15-наас хойш захилгаан дулааны үнийг өртөгтөө ортуулах гэж жоохон ярьсан. Би та нарт урд нь ч хэлсэн энийг нэмчих юм бол цэнгэлийн манлаад хөргөж чадахгүй. Энэ алдагдлыг жоохон багасгах байгаамаа л гэсэн. Тэгээд ийм зүйлийг ярьсан. Яг ажиллагчдын цалин 2023 оноос 2025 он хүртэл
цалин одоо жил болгоно 10% нэмсэн. Энэ нэмэлтэнд одоо сая 546 тэрбум төгрөгийн 229.8 тэрбум төгрөгийг нь урд нь байсан цалингийн өсөлт болон өөрөөсөө цалин явж байсан энэ оны 4 сарын 1-ээс дахиад 10% нэмэгдүүлэх дөрвөн амжилт компаниудын эрчим хүчний салбарыг нэмэгдүүлэхээр тооцож зорилт төвшин баталсан байгаа. Энэ дагуу явж байгаа. 229.8 тэрбум төгрөгийг энэ зарцуулсан. За шинэ эх үүсвэр болон Оросын улбаны улсын импортын цахилгаан эрчим хүчний үн нэмэгдсэн. Тэр шинэ эх үүсвэр гэдэг дотор одоо бөөрөлжөд орно. Энээс шалтгаалаад 108.3 тэрбум төгрөгийг тэр үнийн өсөлтөнд зарцуулгаас онд харахгүй. Импортын үнийн өсөлтийн зөрүүнээс бөөрөлжөд тосон цэнгэл батарей хоримтлал болно импортын үнийн зөрүү. За нөөцний уурхаанууд төмөр замын нөөц тээвэрлэлтийн өртгийг нэмж өгсөн 102.5 тэрбум төгрөгөөр нөөцний үн болон төмөр замын тээврийн өсөлт. Энэ дээр 102.5 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн. Засвар одоо шинжилтийн ажил дээр бол 77.1 тэрбум төгрөг. Баруун бүсийн эрчим хүчний систем, алдаа улаастын эрчим хүчний систем КЭД том зайд, КЭД баг зэрэг одоо хэрэглэгчтэй учраас алдагдал өндөр байдаг. Энийг улсын төсвөөс татаас өгөө болсон учраас 28.3 тэрбум төгрөгийн зарцуулаад нийтдээ 2000 бүгдийг нь урж ирсэн мөнгийг найдваргүй авалга болгочихгүйгээр нэг төгрөгөлдөөгүй бүрэн авсан тохиолдолд 546 тэрбум төгрөг орж ирэх юм байна гэж тооцоолж байгаа. 2025 онд бүгдийн авсан тохиолдолд ийм зөвлөд зарцуулахаар тооцоол хийгдсэн байна. Гэдгийг та бүхэнд хэлье. За 5 дулаан цахилгаан станцын тухайд бол одоо тендер зарлахын тулд одоо манай худалдан авалтын тендерийн тухай хуулиар EPC гэрээ зөвшөөрөхгүй байна. Заавал зураг төсөв хий гэж байгаа. Тэгэхээр манай эрчим хүчний салбар дээр юу болж байгаа вэ гэхээр зураг төсөв хийхин тулд аль нэг технологиг өрчилж сонгаад тэр зураг төсөвтэй болно. Тэгэх юм бол тендер зарлаач нэмэр байхгүй. Аль нэг шууд давуу байдал болгочихно. Ийм одоо тендерийн хуультай болжээ Монгол улс. Одоо 2024 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа юм байна. Энийг засахын тулд одоо эрчим хүчний тухай хууль оруулж ирнэ. Дарга. Та бүхэнд энэ эрчим хүчний тухай хуульд дагуулад төр хувийн хөгжлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ийм 3 хуулийн төсөлд өөрчлөлт оруулж ирж байгаа. Энэ бол нөгөө энх цэцэг гишүүнтэй яриад байгаа том одоо реформын хууль гэдэгтэр биш. Би наан бол зөвхөн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тулгамдж байгаа асуудлаа шийдчихъя. Том юм яриад ямар ч үрдэн гарахгүй байснаас нэмэлт өөрчлөлт шийдэхэд байж хагаад тэгээд тэр энх цэцэг гишүүнтэй ажил ингэж хийх нь бол тэгээд тэр өөрчлөлтүүдийг тусгаад явна үз гэсэн ийм байр суурьтай байна. Энх цэцэг гишүүн мэднэ. Би бол энийг бол нэг 5 сарын 20-наас өмнө би өөрийнхөө санаалж байгаа хуулийг бол нэг 5 сарын 20-наас өмнө улсын их хурлд өргөн марчна. Хаврын чуулганаар баталж өгөөч гэж гоохож байгаа. Тэгсэн тохиолдолд 5 дулаан цахилгаан станцыг ажил дүрстийн байнгын ор эрчим хүчний хаам хоёр хамтраад болчих байгаа л гэж бодож байна. Батлуулсан тохиолдолд. Тайлбарын сайдад хэлэхэд бол энэ нөгөө олон жил сайхан найрлж байгаа л над дээр ирээл шаардлагат нь над дээр ирчлээ гэдэг шиг л олон жил эрчим хүчний салбар бас реформын шин чанартай алхмуудыг хийхгүй удааж ясан талууд бий. Тэгээ өнөөдөр бас хатууч гэсэндээ реформ хийх гэж оролдож байгаа. Энийг бол бид ойлгож бас хүндлэх ёстой. Дээр нэмээд энийг хийх гэж байна гэд жижиг дунд үйлдвэрлэгчид ялангуяа одоо бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэгчдийн ширвээ тавьж болохгүй гэдгээ хэдүүлээ бас хамтарч ярилцсанаа. Тэгээ энэ дээр бас олон асуудал байгаа. Тэр сэргээгдэхийн тэр өмнө нь нэлээд олон жилийн өмнө баг бүлэгл маягтай хийсэн гэрээнүүд одоо биднийг боомлж байгаа. Энэ дээр бас аж үйлдвэрийн бодлогын байнгын хороо яамтайгаа хамтарч тэр чи одоо дараагийн сэргээгдэхийн инновац технологи ороод ирсэн улсуудад бас бөглөө тээг болж байгааг үгүйсэхгүй шүү дээ. Энэ дээр баг болж хамтарч бас бие биенийхээ ажлыг дэмжиж ажиллах ёстой. Тэгээд хоёрдугаар гол зүйл гэвэл одоо манай Жангабел гишүүн байна, Очрот гишүүн байна, зохион байгуулалт тэгээд ойрын үед нэг хэдүүлээ ажил хэргийн мэдээллийн ойлголттой нэг болгох уулзалт хийгээд тэрний дараа өөрийн төв гишүүн сая бас санал гаргалаа. Ажлын хэсэг гаргаад тэгээд тогтоолоор заавал хэрэгжихгүй шүү дээ. Аж үйлдвэрийн бодлогын байнгын хорооны тогтоолол заавал хэрэгжих баримтчиг. Тогтоолоор шийдвэр гарганаа. Олон толгой байхгүй. Одоо чойзрын сайдад бид одоо хэрвээ янз бүрийн одоо
үйл ажиллагааны дэм байгаа бол бид хамтарч ажиллах ёстой. Үүрэгтэй ажилтны төрийн бодлогын байнгын хороо. Ингээд ард иргэдэд тогтвортой эрчим хүчээр хангах тал дээр бид одоо яг л энэ үеийг ашиглахгүй бол тэгэл удахгүй 8-9 сар 10 сар гээд ороод ирнэ шүү дээ. Тэгээ олон бас нэмэгдлүүдийг ч бас л 1 сарын 1 өдрөгөө хойш хийдсэн байлээ шүү дээ. Одоо тэгэхээр хэдүүлээ хамтарч баг болж энэ дээр ард иргэдийн эрчим хүчний асуудлыг бас шийдэхэд дэм болж ажилланаа, хамтарч ажилланаа.